Сайн утга байна. Энэ удаа та нарт энэ багжийг танилцуулнаа. За энэ багжийг мэдэх нэг нь мэдэх баха. За мэдэхгүй нэгэнд нь яг богинохоо мэдээлэл өгье. За torque bridge буюу бидний хэлдгээр торктой иш гэдээ багж байгаа. За энэ хөргөлтийн шугам хоолой гагнаасгүй холболтой moved гайк холболтон дээр бид нар чангалгаа хийдэг штеп. Тэгэхэд хамгийн чухал үүрэгтэй багж байдаг. За энэ талаар би нэг товчхон тайлбарлаа. За энэ багж нь өөрөө толгойнуудыг сольждог. Одоо би энэ чи 10 диаметртэй түрүүхний гайк бэлдсэн байна. За бидний ярьдаг түлхүүрний хэмжээгээр бол 22 мм амтай толгойтой. За тэгвэл торктой ишин дээр өөрт нь юм дагалдаж ирдэг заавар байдаг. Энэ дээр 22 мм гайк буюу 10 диаметртэй түрүүхний гайкнд 42 Нм хүчээр чангалаарай гэж зааж өгсөн байна. За ингээд чангалчих юм бол энэ холболтоор хязгаарч хөргөх бодис алдагдахгүй гэсэн. Одоо хөргөлтийн төхөөрөмжийн хувьд хөрөх бодис алдагдана гэдэг маань өөрөө хамгийн их тохиолддог одоо нэг шүдний хүчин болсон ядаргаатай хамгийн их итгэцсэр ажиллаад шүү дээ. Очоод цэнийг алдсан байна гэдэг тийм. Энэхүү торктой ишин дээр өөрт нь заагаад өгсөн сум баг. Зөвхөн энэ сумны дагуу чангалнаа гэсэн үг. За 22 мм амтай толгой буюу 10 диаметртэй түрүүхний гайкны хувьд 42 Нм хүчээр чангалнаа гэж. За 1 Нм хүч гэж ямар хүчийг хэлэх вэ гэхээр 1 кг ачааг газраас 1 м өндөр түвшинд өргөх. Тэр хүчийг 1 Нм гэж. Тэгэхээр энэ 42 кг ачааг 1 м өргөхөд танаас ямар хүч гарах вэ? Яг тэр хүчний хэмжээтэй чангалж өгдөг гэсэн энэ төлхөр. Энэ багчиг. За чангалгааг нь хийхэд бол өөр дэв нь хэмжигдэхүүн байгаа. Энэ хэмжигдэхүүнээ 42 Нм дээр тааруулна. Тэгэхэд бол тойдлын түгжийг цагийн зүүнээ эсрэг эргүүлж суллаад за энэ иргэдэг ишээ 42 Нм дээр тааруулнаа гэсэн. За тэгээд энд хэмжигдэхүүн байгаа. Энэ эргэж байгаа ишин дээр тэг гэсэн заалт байгаа. Энэ тэг гэсэн заалтыг энэ босоо хажуу талын тооноос 42 гэдэг дээр нь таарууллаа. За ингээд доотлын төгжигээ төгчиж байна. За тэгээд чангалахдаа зөвхөн энэ сумны дагуу за одоо энэ ишний доошоо сумтай ингэж чангалнаа. За яг 42 Ньютон хүчин дээр таарсан үед өөрөө энэ маань люфттэй ток гэдэг дуурна. Яг торк гэсэн нэртэй адилхан ток гэдэг дуурна. Ингээд дуурахад за энэ хүч чангалгаа болсон гэсэн. За ингээд чангалсан байхад энэ холболтоор алдахгүй найдвартай болно. Тэгэхээр нөгөө анх хийж үзэж байгаа чангалж байгаа хүмүүс нэг бол дутуу чангалаад хөрөх бодис алдуулдаг. Эсвэл нарийн түрүүхэн дээр 6-10-ын түрүүхэн дээр хитрхи чангалаад малгайг тасддаг. Тэр маань энэ багж байгаа тохиолдолд ямар ч анх удаага хийж байгаа хүн эргэлзээгүй яг стандартын дагуу хийх боломжтой. За ийм зорилттой багж байна. Баярлалаа.